За сайн байцгаана уу та бүхэнд. Охинд хүн бүр сонсох шүлгийг уншиж сонирдуулъя. Миний охин эр хүнтэй амьдрахад их ухаан хэрэгтэй. Заримдаа ээж нь, эхнэр нь, эрх охин нь болох шаардлага гардаг юм. Эр хүний амьдрал ээдрээтэй. Ядарсан үед нь ээж шиг насарч, жаргалтай үед нь эрх охин шиг нэрхлэж, жавартай хэцүү цагт эхнэр хүн шиг нь түшиж явдаг юм шүү. Хүний амьдрал гэдэг бусадтай нийлж нэгнээ шүүх, гомдоох биш бусдаас өмөрч, элгэндээ, зүрхэндээ хайрлахыг хэлдэг юм аа. Гэр бүлийн хүмүүс нэгнийгээ сургах, хүмүүжүүлэх, дарамтлах, дийлэх гэж амьдрдаггүй. Хэн нэгнийхээ хүслээр амьдраад эхэлсэн үеэс зовлонгийн үүд нэгддэг. Тиймээс өөрөө жаргалтай амьдрья гэвэл ханаа жаргалтай болго. Зовлонгийн дэргэд жаргал байхгүй шүү дээ. Эр хүн магтаалт дуртай. Амьдралд ямар ч хүн доромжлол, дорд үзэгдэх дургүй. Хүний сайханд нь дурлаж суучгаад мууг нь үзэх гэж битгий аашлаарай. Аавда гаргадаг ааш айлын хүүд бүү гарга. Хүний эцэг өөр хүний хань гэдэг бас өөр тавилантай. Эцэг хүн өрн хэлгүй хүүхдээ хайрладаг. Харин хань ижил гэдэг хайр, анхаарал, уучлал бас магтаал хүсэж хүнтэй амьдрдаг. Ходоодыг нь дүүргэхээс илүү сэтгэлийг нь дүүргэж яваарай. Амьдрах хэцүү. Гэхдээ аргыг нь олоод явбал амархан. Магтуулсан хүн зүтгэдэг жамтай. Хэрүүл маргаан хүний амьдрал болдгол зүйл. Маргааныг нь мартаж, магтаалыг нь санаж явхад л болчихно. Энэ маань ч гэсэн анх удаа амьдарч байгаа шүүдэ гэж уужим сэтгэлээр хүний үрийг ойлгож яваарай. Миний охин. Чэ сүрэн жив гэж хүний шүлгийг та бүхэндээ уншиж танилцууллаа. Баярлалаа.